За сайн байцгаана уу та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Найл таарагийн маань энэ удаагийн хөзөр дэлгэлт ингээ эхэлж байна. За энэ удаагийн сэтг бол уламжилж ясаар одоо дараа 7 хоног танд одоо ямар хуу чухал үйл явдал болох уу? Юун дээр анхаарах уу те? Одоо юун дээр ингээд бас чухал гой ингээ ол зомбогтой байх нь гэдэг талаар харах болно. За ингээ 3 хөзөр байна. Сэлэмний гол 800-аас 10 сэлэм. За эндээс өөр чинь аль нүдэнд тусч байгаа хөзрөө сонгоорой. За сонгож байгаа хооронд чинь тэгээд одоо 6 сар гарсан одоо 10 дөгч юм. Эхнээсээ тэрэлжийн савдгууд маань одоо шими арх сэржмээ бариад одоо машин хүлэг одоо машинаа унаад явж эхэлсэн байлээ. Жиггэн галзуу одоо архины салбар маань болон аялал жуулчлалын салбар маанаас алж байгаа юм шиг байлээ. За тэр ч яах вэ тэгээ. За одоо 3 2 1 хөзрөө сонгосон гэж найдаж байна. Эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань сэлэмний боол. За хөзрийг ажиглавал нэгэн одоо өгүүлэрхэг орчинд, салхитай өгүүлэрхэг орчинд одоо нэгэн залуу салхи сөрөө сэлмээ талаацсан байна шүү дээ. За энэ 7 хоног бол их гой зүйлс болно. Гэхдээ шанс шаардсан талаасаа шүү. Нэг юм гой сорилттой боломжд гарсан одоо ямарваа нэг юм амжуулсан өссөн юм хийж амжуулаад нэг юм санаа амарсан маягтай зүйл их болох нэ гэж байгаа юм. Яагаад вэ? Хардаа энэ залуу энэ нэг салхитай орчинд хавстай нөө бүр сүрж явж байгаад ажлаа бүтээж амжилтаа бүтээн. Одоо дайсан дарна. Яг тэрнтэй адилхан таны амьдралд бас одоо энэ 7 хоногт айгүй хурдтай, тийм самбаачлагтай, хаваачтай яг шийдэмгий зүйлсийг дайруул айгүй гой том боломжууд амьдралчин гарч ирнэ. Тэрийг бас хийхэд их одоо болох үз 7 хоног юм агж байгаа юм. Юу гэсэн үг гэхээр та хүмүүстэй сайхан харилцаад одоо танд одоо ингэ тийм гоё боломж гарч ирлээ шүү дээ. Хүний сонссон ч юм эсвэл юм харсан ч юм уу те. Тэрийгэ бүтээе эсвэл удаан хугацаанд ер нь нэг юм хийвэл гоё гэсэн юм байвал тэрийгэ энэ 7 хоног хийхэд маш зөв үе. Гэхдээ зүгээр нэг зөв биш, бүр маш хурдтай хийх ёстой. Гяс амжуулаад гяс тэрийг одоо нэг хүмүүстэй гяс ингээ уулдчих, энийг гязуулчих гэх те. Аюу тийм шийдэмгий дайруул маш зөв үе шүү. Тэгэхгүй бол ингээл нэг байгаал байвал яг үнд амьдрал яваал. Явахгүй штэ. Нэг л яг одоо хэдэн жилийн дараа тэгэл мөрөөдөлтэйг үлддээ шүү. Тэгэхээр одоо байгаа цаг хугацаанд үлдсэн цаг хугацаанд одоо шийдэмгий үйл алхмуудыг одоо яг яаралтай хийх нь зөв юм гэж гажиж байгаа юм. Тэгээд дээр нь зүгээр нэг юм хийх биш. Inspire буюу одоо урам ав. Ям өөрөө хийж байгаа зүйл одоо хийх гэж байгаа зүйлсээсээ. Энэ чинь 100 болцсон уг нь бол амралтын цаг гэж бодож байгаа нөө үгүй шүү. Тийм байхгүй шүү. Харин тэр тусмаа өөрийнхөө хамгийн хэмийг амжуулаад 100-ны цагт нэг бүх юмаа хийж амжуулаад тогтвортой байдалд оруулчаад дараа нь намар өвөлдөө бүр атайхан одоо төвшин нэмээд левел ихэ явах нь өөр чинь маш зөв юм гэдэг мессежийг ялангуяа энэ л өстрийгээ эхлүүлэрэй гэж байгаа юм. Яагаад вэ? За бие үзэсгэлэн холбоос нь ярьчих. Уг нь бол нэг цосыг таван тайлбарлана. Гэхдээ энэ үгий. Нэг цос бол модны үр гэдэг хэвгүй юу? Одоо шороо хэлмэд буюу модны үр. Мод маш бага багаар гэхдээ хурдтай тогтвортой ургадаг. Гэхдээ тэр үрийг яаралтай нөгөө тийм одоо 5 сая яг дунд үеэр ийм завсрын үеэр хийхгүй бол 6 сард мод урахгүй өвчин. Нөгөө хөрсөн бүрдээгүй. Тэгэхээр яг нэг юм хөрсөн бүрдсэн энэ нэг юм 2-7 хоног байгаа шүү. Энэ 1-7 хоног та маш сайн ашиглах ёстой шүү гэсэн мессежийг танд ингээд өгж байна. За хоёр дахь нь. За түрүүчэн ясанчлан одоо мод гэж ярьж байгаа. Гэхдээ нэг юм байгаа шүү. Таны хийх гэж байгаа зүйл ууг нь нэг тийм муу юм биш байхгүй юу? Та нэг тийм одоо хүн нэгчих болов ингэж бодчих болов яах ч болов эсвэл хүн одоо хийж авч юм уу те буруугаар тийм сөргөөрч юм эсвэл одоо залхуурсан маягтай ер нь залхуурл юм л да яг үүндээ бол одоо тийм сэтгэхүйн залхуурлах юм уу та тийм байгаад байна. Энэ хардаа одоо юуны доор цагаан лили байгааз эн чин ариун хөзөр таныг ямарваа нэг үйлдэл хийхэд бол ямар ч тийм өгүүлбэр хийж алгаа зүгээр сайхан дайраад хий. Энэ бол танд маш хэрэгтэй. Одоо үр бүтээлт юм байхад та яг үндэ одоо залхуурд байхгүй юу?
За яг би ингээд сэтгэл зүй яадаг гэдэг ч юм эсвэл тийм боломж олохгүй юу ойлгож байна. Гэхдээ тийм цаг цаа зарцуулах яг үндэ боломж байна. Мэдээж ядгаргүй ядарна. Гэхдээ эцсийн дүндээ таньдуулж байгаа буруу байна гэвэл байна. Тэгээ хамгийн гол нь надаа үүлнээс зоос өгч байна. Энэ бол нэг тийм азан шовоолог моолог гэхээс гадна танд бурхнаас өгж байгаа тийм одоо сайхан зөв ариун ёсны үүлийн үр ахгүй юу? Энийг ашиглаад ямар нэг одоо үйлдэл хийгээд удаан бодсон бизнес санаа ч юм уу эсвэл удаан бодсон хамтрал ч юм уу те тэрийг шийдэмээ хийгээч. Дэндүү удаад байгаа юм биш шүү гэдэг зүйлийг энэ 7 хоногт ингээд танд сануулж байна. За яа. Тэгэхээр сэлэн бол шийдэмгий бай. Хүмүүсээс сайхан харилц. Хурдтай авахчтай бай. Толгой бас хиймэр дундаа сэргийг бүр болохгүй бол нэг христийн нэг ертөнцөөс бурхны хэр одоо буддистууд нэг хиймрийн сансууд мөдөд дуудвал за муслимууд нь тэгээд одоо араб аллах тэнгэртэй гойд юм уу яадаг одоо. Тэгээд энэ болж байгаа сайхан зүйлс чинь хамгийн гол нь хардаа дажгүй талдаа бурхан таны юу хийж байгаа шүү. За харин энийг одоо гаргалгаа нэрлсэн харъя. Яг яах нь вэ те? Харъя. За 5 сэлэм. Архих ёстой юмаа яг үндэ архимоор байна. Дэндүү нэг тийм юу яагаад юм шүү. Өөрийгөө зовоосон, өөрийгөө хэд буруудгсан эсвэл ингэчүүл яа, тэгчүүл яа, алдчүүл яа гэсэн юм дээр яваад байна. Таны толгой айгүй сайн ажилдаг. Нэр шүү айгүй сайн ажилдаг. Гэсэн 5 аюунд ажиллахгүй шүү. Тэгэхээр чи ямар ойлог байдгийг. Тэгээд дээр нь та бас аюу тийм эргэн тойрч хүнж туслая гэдэг юм байна, юуж болоо гэдэг юм байна. Одоо аль талаасаа танд боломж нь байна юм бэ хатал таны сэтгэхүй болон мэдрэмж чинь таныг жоохон хүлээд байна. Тэгэхээр энэ бол байж болохгүй зүйлсээ. Одоо энэ дэхгүй юу? Амар хөөрхөн ингээд охин байлаа. За юу төсөөлье. Гэтэл тэрлүү ингээд нэг залуу ингээд ойртох гайл, ичингүүрэл, тэгжээд боломж алдчих яг үндэ бол. Тэгэл нөгөөх нь хийдэд харж байгаа за энэ залуу над руу ирэхгүй мэн гэж болчихно. Тэгэнгүүт яах вэ? Нэг сонин тийм гүзээтэй гэсэн нэг юм бивгүй тийм сэнгүүр өрчихсөн нэг ахнаар байдаг штэ. Тэр ирээл аранд за танилцэлт гэл тэгж байгаа л нөгөө охин ихэндээ юм тэнийг бүдүүн банд вэ гэж байгаа л бүдүүн бач гэж байгаа л бас нэрийг аягүй ч юм хэлэх байхгүй. Нэгсэндээ суусгүй явсан нохоо ясцуун. За яа суусан тэнгээс явсан үлээ суусан цэснээс явсан тэнэг гэдэг юм. Та тэгж хөдлөөнд орж аргыг нь олж ээж. Тэгэхээр зүгээр явахгүй шүү. Аргыг нь олж ээж. Угаасаа аргыг олох тийм шанс байна. Зөв өөртөө итгэл тийм юм л алга заа яа. Энийгээ давчхад бол ер нь танд болохоор байна. Тэгэнгүүт бүр сонирхолтой юм байна. 7 саваа. Гэхдээ яг үндэ ийм байхгүй юмнаас та хайгаад байгаа юм шүү. Одоо харалтаа. Яг өнгөрснөө одоо энэ хатаа ингээд эмхтэй галаараа уг нь бол галаараа энийг ингээд яах хэвээр хатал энэ утааг ингээд саримлах хэвээр хайгаад шүү дээ энэ утаанаас. Юу гэсэн үг юм? Танд яг алдаж онжоос түүх байна гэвэл байна. Яг мэдээж байлгүй яг хүний ил амьдрал. Гэхдээ толгойч нь ажилтдаг хүн давхар өнгөрсөөсөө суралцдаг хүн. Тэгээ чинь зүгээр нэг чинь сэлэн билээв шүү дээ. Хүмүүстэй зөв сард хүмүүстэй маш сайн ярилцж дүгнэ гэдэг байгаа ч тийм. Нэгсэндээ алдаан дээр суралцах таахгүй. Би юун дээрээс алдав. Би юун дээрээс онов те. Хэрвээ онсон бол би юун дээр ингэ яах ёстой вэ? Тэрийг өөрөө ойлгох ёстой байсан байгаа байхгүй юу? Тэр зүйл дээр та аюу сайхан төвлөрч чадхад бол уг нь нэг тийм проблем таад яагаад тэгэх шаардлага алга гайгүй байна. Тэгтээ та харин тийм сэтгэхгүй бол хамгийн өндөр жоох асуудал гардаг чинь танд энэ удаа хэлж байна. За харин энэ 7 хоногт Oracle гэж юу гэж болсон байна харцгаая. За untangling neglect буюу би одоо нүг танд одоо бүсэж байгаа бүх юм авах тийм алтан цаг өгдөг. Тэр алтан цаг чинь бол одоо энэ байгаа байхгүй юу? Юу гэсэн үг юм хартаа. Таны төлөв яг үндэ тийм болдог цаг болтгүй цаг байна. Болохгүй өдөр та яаж хичээгээд болохгүй. Тэрний онд арай өөр юм юм төвлөрөө те. Айтайхан байсан бол дээр одоо бол болдог цаг. Болдог
цагт яах ёстой? Болдог цагийг бол хүн ашиглах ёстой. Ашиглахдаа бүрэн потенциалаар нь ашиглах ёстой. Тэгэхгүй бол нөгөө төрний ингээд залуу шиг ингээд үгүй энэ охин намайг тоохгүй болов гэд. Гэтэл тоолох талаас нь юм ярьж байгаа л тэгэл болно ш тэгээд нэг одоо ихлэ жоохон бүтлгүүд фейлдэх юм болж дарна гацд өдөр те тэгж байгаа л нэг яриа сэтгэв болоо тэгээд инээлж чагаалж штэ. Яг л тэр шиг байхгүй. Амьдрал бол бүдрэн юм болно тэгж байгаа зүтгэн те. Бити их одоо тийм онцгүй яаж гэж санаа зовлоо заа юу. За харин энэ 7 хоногт юу болохгүй вэ? За. Тийм байна. Юу гэвэл юмд найдаад мэдрэмжэндээ найдаж болохгүй найдаа суугаад нэг тийм төвжиг шиг энэ охин надад өөрөө баг ирчих болов гэхээр ухааны тийм юм ярь тэрэггүй. Бүх юм өөр төр чинь төвлөрөөд байна. Заавал тийм юм хүм найдаад ингэж тэгээд яалаа хэлээгээд одоо болох болов их болов гэх тийм бити их юм бод зүгээр тажгүй байна заа юу. Амьдралаас та ингээд найдварыг хайх орно. Харин амьдралаас та шууд ингээд дайраад хичээгээд орох таахгүй юу. Тэгэхэд л хамаг юм бол болж байна. За ингээд эхний хөдөл маань дуслаа. Хөдөл хэлтүүд таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ, сабскрайб дараарай. Мөн донешн бол маш их баярлах болно. Мөн гүрээний утган дээр юу хийхийг хүсэж байна? Ямар зорилготой байна? Юуны төлөө тэмүүлж нэг хичээ явуулвал одоо юу явах болно? Тэр төлөө сайхан манифест хийгээ, залбирал үйлдэж өрөө төрөх болно гэхээр та бүхэндээ хамгийн сайхан өгсөн өрөө. Эцэст нь хэлье. Өөр чинь аюу гой боломж орж ирж байгаа шүү. Ийм үед өмнө хийж чадахгүй хийх хүсдэгс юм шууд дайраад аваарай. За одоо ингээд хоёр дахь хөзөрлөгөө орцгоё. За хоёр дахь хөзөр маань 800-аас. За хөзрийг ажиглавал нэгэн царайлаг залуу зоос цохио сууж штэ. Олон ч зоос цогсон байна. За ийм байгаамаа. Одоо энэ 7 хоног бол яг их юм хийн бас гараас юм гаргана те. Тэгтээ юу вэ? Удаан хугацаанд үр дүнгээ өгөхгүй байсан зүйлс чинь энэ 7 хоногоос бас тодорхой хэмжээний үр дүнгээ өгч эхлэх юм байна. Энд чинь зүгээр нэг юм байдаггүй нэг таны давхар авиас чадвар одоо мэддэггүй байсан авиас чинь гарч ирэхээр байгаа юм. Хоёр дахь тайлбарч болно. Эхнийх нь танд одоо тодорхой хэмжээний бас ур чадвар авиас гэж юм байгаа. Гэхдээ хүн яг үндэ загас усандаа гэдэг шиг яг зөв газараа байхгүй л яг үнэ мэддэг хөөх тэрийг. Одоо хамаа алга тийм бодибилдингийн тамирчин тэгээд одоо балет хинч юу байх уу? Эсвэл одоо балетын тамирчин UFC-ийн аврагч болно гэж юу байх уу? Одоо яг тэр шиг хүмүүс одоо өөрийнхөө хийх зүйлсийг заримдгүй мэддэггүй. Тэгэнгүүт мэдээд эхлэхээр одоо үр дүн гарч эхэлдэг. Яг тийм үр дүн энэ 7 хоногоос бол танд гарч эхлэх юм байна гэдэг юм одоо ингээд одоо энэ хөзөр дээр гарч ирж байна. Дээр нь энийг ингээд харилтаа цаана нь юу байна ингээд ингээд нарийн харуул хартаа энэ тулах юм байгаа үз юм тулаад байгаа. Нэгсэн хувь тавилан таныг одоо энэ хүн одоо зөв үеийн өрөөрөө одоо яг өөрөө хийх юм хийгээд давхар үр шим сайхан хүртээд аюу сайхан амьдрах одоо цаг нь болжээ. Нэг хэсэг үнэхээр тийм гүрэж игсэн юм байгаа юм. Одоо тэр нь дуусаад аюу айтайхан өрөө бол таны амьдрал нэг талаасаа бол ингээ орж ийн. Хоёрдугаарт та ер нь ямарваа нэг зүйлийг хийхдээ одоо энэ 7 хоногс эхэлтэй ч юм те хийх болохоор бүр тийм гоё. Юу хийвэл бүр гоё байгаа. Юу гэдүүлээ чин сэтгэл гаргаж мэдээж хийн. Гэхдээ яг нарийн ширийн деталыг бас харж хийх ёстой. Тэгж хийж байж хийж гэмээн бүр тийм танаас үр дүнтэй гоё зүйлсүүд нэгт гарна гэж ингээ гарч иж байгаа юм. За би хоёр дахь зүйлийг харъя. 8 сава. За нэг юм шидсэн жад шиг нэг 8 сава доош ороод чинь тийм ээ. Давхар амьдрч нь тодорхой хэмжээнд хоёр дахь хөдөлгөөнд орно. Нэгдүгээрт энэ 7 хоногийг хальт одоо амарсан ч юм уу нэг багахан хугацааг нь өөрийнхөө амралтанд зориулж өөрийнхөө стрессийг тайлах зориулж хөдөө гадаа гэдэг ч юм уу тийм гоё өөрөөсөө цаг зарцуулбал аюу гоё байна. Нэгт. Хоёр дахь утга нь өөрийнхөө бас одоо сэтгэхгүй аялуулмаар байгаа. Гэхдээ
Энэ би нэгсэндээ энэ ер нь хаашаа хүрвэл би одоо хаашаа явбал зөв бэ? Яаж амьдрал зөв бэ те? Хаана юу хийвэл болох вэ гэдгээ ер нь аюу тийм бодох амьдралаа чухал зүйлээр нь бодох ёстой зүйл энэ 7 хоногт ирж байна. Гурав дахь нь ер нь аливаа зүйлийг энэ 7 хоногт хийхдээ бүр тийм хурдтай хийвэл маш дээр шүү гэж бас гарч иж байгаа юм. Хурдтай гэхдээ чанартай. Яагаад вэ гэвэл ер нь одоо энэ 7 хоног таны амьдралд айхтар тийм том зүйл гэхээс илүү хүний дотгошоогоо чиглэсэн яг үр дүнгууд хүмүүс мэдээж өгнө. Гэхдээ илүү дотгошоогоо чиглэсэн ер нь яг ийм маягтай яваад тэгэхээр яг юм хизээ амьдралаа бүр сайхан томруулах юм те. Хизээ яг чин сэтгэлийн үйлдэлийг хийгээд явахын гэдэг юм чинь ингээд асууж байна. Тэгэхгүй бол яг үнэхээр энэ хүсийг сонгосон хүнтэй жоохон юу яагаад вэ? Нэг юм байдлаа тасаад байна. Яг нэг хэсэгт үнэхээр энийг хүссэн байх. Гэхдээ одоо энэсээ бүр тийм төвшин нэмээд левел ахиад амьдралын чанараа ер нь ингээд хийгээд өгөө та юунд ормоор байна. Үгүй бол та яг үнэ харцсан ирээдүйд ингээд харцсан байгаа боловч яг тийм боддоор хийх үйлдэл чанар яадаг гэдэг юм алга байгаа юм биш үү гэдэг юм энэ үзээс ингээд гарч иж байгаа байхгүй юу. Тэгэхээр үйлдэл хийн хурдтай байна. Гэхдээ юу юм ямарваа нэг юмд хүрнэ гэсэн тийм зорилго бол тавьмаар байна. Энэ жил тийм энэ тэдэн сая болсон ч юм уу эсвэл тэдэн сошиал хийдэг юм бол хэдэн дагчтай боломж юм уу те. Эсвэл бол тушаал ахиж гэдэг юм уу. Яг тийм гарт баригдаж шин нүдэнд үзэгдхүйц зорилгыг энэ 7 хоног та тодорхойлоод давхар жижиг дэд зорилтууд хийгээд явах нь таны амьдралд маш чухал юм шүү гэж ингээд энэ 7 хоногт гарч иж байна. За харин бүр гаргалгын найдварсан байгаа харцгаая. 5 сава. За энэ хөдрийг сонгосон хүнтэй жоохон дотооддоо жоохон зөрчилтөнд тийм үгс гарч ирээд байна. Мэдрэмжэндээ нэг сэтгэлэн таарахаар толгойд нь явдггүй эсвэл толгойд нь явахаар сэтгэлэн таардаг ч юм уу те. Эсвэл зүүн сонгон усан нэ надаа гэдэг ч юм уу. Тим юм жоохон танд анзаардаг байна. Болохгүй. Тэр тусмаа та харин яг нэг талдаа гараад яг шийдвэр хийх ёстой бол хийх ёстой. Яагаад вэ гэвэл хүний тарих яг насан турш байж болдог ч гэсэн сэтгхүү бол ерөнхийдөө нэг юм зарим нэг сэтгхүү бол жоохон хөвгтөр байдаг байхгүй юу? Яг тийм жоохон хөвгтөрээ тийм хариуцлагагүй ч юм уу эсвэл жоохон хат муутай ч юм уу яг тийм маяг байхаа гэдэг юм. Тэгэхээр ямарваа нэг нөхцөлд мэдрэмжээ дагах гэдэг чухал үед мэдрэмжээ дагмаар байгаа бол тэгээд зорилгоо бод. Яг ийм зорилготой юм аа. Таны амьдрал жоохон зорилго дутаад байгаа. Яг тийм хүрээ гэсэн тийм хатуу зорилт дутаад байгаа учраас та бас тийм ерөнхий байгаад байгаа юм биш үү? Тэгээд ерөнхий байгаад за яасан ч яа гэдэг. Эсвэл яг чухал юм болохоор гэдэг. Тийм байгаа энэ нэгсэндээ энэ хөзөр маань танд сануулж байна. Тэгвэл хамгийн гоё нь юу вэ? Энэ 4 чөтгөр энэ мөөгийг булацлаад байгаа юм. За юу гэсэн үг гэхээр энэ мөөг бол таны амьдралын яг хүрэх ёстой энэ гоё зүйлс, амьдралын сайхан мэдрэмжүүд. Гэтэл та яг үндэ юм бидэ шүү. Тархинд таалагдсан юм зүрхэнд таалагдахгүй, зүрхэнд таалагдсан зүүн сүм таалагдахгүй гэж юм байдгийг уусаа. Энэ нэгийг нэг таалуулна гэхээр уусаа бүгдийг нь таалуулна юм хэцүү. Тэгэхээр яг тухайн үед та хамгийн чухлаа хийх ёстой гэдгийг ойлгох гэж байгаа юм. За харин бас нэг зүйл. Зөв өрсөлдөө гэдэг юм байдгийг. Нэгсэндээ өөртөө өрсөлдөхөөс гадна яг зөв зүйлээр давхар хүмүүстэй өрсөлдөн. Нэгсэндээ учиргүй тийм хамт өрсөлд юу биш шүү. Өөртөө энэ хүнтэй би адилхан хэмжээнд хүрнэ гэдэг юм тавь. Яг тамийн нүтэн тэгээд хайрдаа бас бодож чи нэг юм шулан марц сэрчиг ч юм уу эсвэл нэг лиза болоод шиг тийм даагчтай болох гоё маяг гэж бодсон шүү дээ. Тэгхийн төлөө би яах юм? Ямар тийш хараал хэлдэг биш тэгээд өөрийгөө би сайн вид контент хийх хэрэгтэй, сайн хийх хэрэгтэй гэж бодсон шүү дээ. Яг тэр шиг та бас яг тэр хэмжээнд ийм юм сайхан энэ хүмүүс шиг болъё. Тэгхийн тулд би юу хийх хэрэгтэй? Энэ талаар бодж үзмээр байна. За харин хоёр дахь үзэр нэг сэлэм. За ийм байна. Шийдэмгий баймаар байна. Ямарваа нэг зүйлсүүдтэй шийдэмгий бөгөөд хурдтай баймаар байна. За юу. Дэндүү тийм ерөнхий байгаад байгаа юм шүү. Дэндүү тийм нэгэн хэвийн ийм заваарсан нөхцөлд ингээд байгаад байгаа юм биш үү. Тэгээд эн чинь ер нь болж байгаа юм уу гэдгийг ер нь та бас бодож үзмээр байна. Уг нь таны талаар бас сайн ажиллах толгойхгүй юу? Бас гэхдээ эн чинь ингэдэг юм. Зарим хүний талхад яг
бүх юм тодорхой байж ээж яг ажил ажилдаг. Яг тодорхой биш үл тэгэл ерөнхий боддог. Та яг тийм одоо хурц бөгөөд тийм нарийн тодорхой детальчилсан байдалтай байж ээж та яг амьдралынхаа бас самыг юмыг хүргээд хурдан урдан туснаас гээд явна. Тэгхийн тулд та нэг бол яг тийм болгодог хүнтэй уулзмж одоо ярилцмаар байна. Эсвэл та яг өөрөө бүх юмаа нарийн ширийн бодмоор байна. За юу. Энэ амьдрал чинь яг үүндээ бас хурдан өнгөрдөг юм. Та ингээд юм болондоо болно гэсэн хэлэлтийн тэгээд 30 20 хүрнэ 30 хүрнэ 40 хүрнэ 50 хүрнэ тэгээд яг Монгол улс чинь ялангуяа ирчүүд чинь бас юу ярих насалдаг богино насалдаг юу гэдэг чтэй 60 хүрээд ухаараа 61-т өгчдөг гээд нэг ясандаа сүулт нь харамсахгүй тулд та юу явах хэвтэй одоо яг үнэндээ шийдэмгий байх хэвтэй за юу дараа нь тэгээд за тэгэхцтэй бас юм шүү гэдгийг танд бодох юм байна. За харин энэ 7 хоног танд одоо арга хөзрөөс юу зөвлөсөн байна харцгаая. I feel fortunate одоо та яг өөрийнхөө үн цэнийг мэдрэхгүй байгаа юм. Одоо та яг өөрийнхөө үн цэнтэй чаддаг зүйлийг мэдэрмээр байна. Энэ чинь бас нэг хүнээс юм хардаг байхгүй юу? Яг мэдээж хэдэн өдөр фейлдэх юм байж л таарна. Гэхдээ та яг өөрийнхөө үн цэнтэй ингээд гоё яадаг гэдгийг мэдэрсний дараачаас таны амьдралд бас нэрээ энэ хүн чинь бас нэг юм шүүгээд яагаад гэвэл та ингээд юу ичдэг өөрийнхөө үн цэнтэй өөрийнхөө юм чаддаг гэдгийг мэдрэхгүй ингээд яваад харахаараа та амар уналтанд ороод бүр тийм хямрал сонсож унждаг. Таныг яг сэргийж чаддаг юм бол та юм чаддаг юм а гэж байгаа юм. Одоо яачлаа нэг амарлаг боксч байж байгаа л ялгадаад ирэхээр хүмүүс унна штэ. Гэтэл ийм хүн өөрийгөө тодорхой хэмжээнд сэргээд сурах хэрэгтэй гэдгийг. Та яг тийж сэргээд сурч байж та аягүй сайхан юм төрнө. Та аягүй сайхан тийм гоё амжилттай байна гэж гарч иж байна. За харин энэ талаар юу болохгүй вэ? 6 саваа. За юу яахгүй? Миний бороо, огшоо, андаа, хамаа. Хит өөртөө тийм өнгөрсөн хэрнээ тийм үйлдэлгүй байж болохгүй. Эсвэл бус хүмүүс өөр чинь тийм тусламж юм тийм гэж болохгүй. Хамгийн зөв шийдвэрийг та өөрөө гаргах ёстой. Тэгчээ дараа хүмүүсээс тусламж авдаг юм тийм зөвлөгөө авдаг байх ёстой. Тэгэхгүй бол та яг үүндээ бус хүмүүс одоо ингэж хийж өгдөг ч юм уу, эсвэл тийм хийж өргөж ч юм уу, эсвэл өөрийгөө харагдах байдлаа ч юм уу, эгото жоохон автсигээд байгаа нь да гэсэн яг үүндээ бол байгаа дээ. Яг үнцний мэдрэн гэдэг бол нэг өөр хэрэг. Гэхдээ нэг тийм бэвол нэг тийм байх шаардлага байхгүй заа юу. Хүн өөрийгөө хийж байгаа зүйлийг мэдрэх нь нэг мэдэрч бол гоё мэдрэх сайхан. Харин өнгөрөд бол цааг өндөд дими юм байна. Та нэг жоохон өнгөрч хоолож байгаа заримдаа пагтлах гэдэг төрлийн юмс байна гэж гарч иж байна. За ингээд 2 дахь өдөр маань дууслаа. Өдөр дэлгэрэнт таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээ, сабскрайб дараарай. Мөн донешн бол маш их баярлах болно. Мөн гүрээний утган дээр юу хийхийг хүсэж чинь ямар хөө зорилготой байна те. Юу хийхийг одоо тэмүүлж хүн зорж чинь тэрийг бичээ бол тэр чинь төлөө сайхан манифестигээ залбирлуулж ерөөд ирэх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн санаг өгсөн ерөөй. Тэгээд юу шүү. Жаахан өөртөө цоглог. Яг тийм хурц шийдэмгий вэ. Шийдэмгий дайр. За юу. Чи чадна. За ингээд одоо 3 дахь өдөр лүгээ орцгоё. За 3 дахь өдөр маань 10 сэлэм. За яасан ч хэцүү өдрүүдээ энэ ч одоо орол алуулсан байж таа гэдэг шиг. Зүгээр. Тэгтээ нэг юм бодох шаардлагагүй байхгүй. Энэ бол яг уу таар өдөр бол одоо 10 өдртэй. 1-10 гэж явдаг. Тэгэнгүүт энэ бол хамгийн сүүлийн өдөр. Нэг талаасаа бол мэдээж хэцүү утгатай боловч нөгөө талаасаа ийм байдгийн. Нэгэсэндээ жоохон амармаар байна өөрийгөө. Дэндүү их юмдлээ гүрийгээ, дэндүү их юм хийгээд болохгүй бүтэхгүй нэгэд өөртөө ингээд яваад тааж болохгүй байна. Бас нэг жоохон өөрийнхөө амьдралдаа тий ялангуяа энэ 7 ч юм уу жоохон амралт аваад өөрийгөө бас жоохон эмчил тайлгаруулад бага стрессээ тайлаад 2-3 пив ч юм уу 2-3 глас вайн ч юм уу тий болно штэ. Яг болдгүй ер нь. Би бол дэмждэг. Би бол бас одоо эерэг юм гэж харддаг. За тэр ч яг бити өөрийгөө бас ингээд хүчээл бити ингэ бас болохгүй байх бүтэхгүй байх нэглээ тэглээ гэж өөрийгөө бод амьдрал явах замаараа явж л байгаа бити чи өөрөө сурах юмаа сурж л байгаа одоо чадлынхаа хэрэг явж л байгаа одоо ялангуяа энэ өдөр сонгосон хүн та мэдрэмжээрээ өөрөө амьдралаа хөглөөд идэм байх
Хэрвээ та улам хэцүү байна гэж улам гүрийгээ та туссан болохгүй. Тэрний оронд нэгснэ та буруу замаар явж байгаа гэдгээр та ер нь жоохон бодож үзсэн үү те? Ингэж барин явах зам мөн үгүй юу гэдгийг та ер нь бодож үзээрэй гэдгийг тань ингээд хэлж байна. За яагаад вэ? Нэгт 10 сэлэм гэдэг бол юмны туйлд нь хүрлээ гэсэн үг. Нөгөө талаас энэ амьдрал ер нь яг ингэн барин амьдрах зөв үү гэдгийг асууж байгаа. Яагаад вэ? Хэцүү шттэ юм чинь. Дандаа л алдаал, дандаа л нэг юм жоохон явж байгаа л ятраал, эсвэл бол нэг сайн хүн байгаа л хичээж байгаа штэ. Болохгүй гэдэг чинь. За харин харъя. Хоёр дахь газар. 7 буюу морин хэрэгтэй. Энэ бол таныг ер нь нэг зөв тал руугаа ухаарахгүй мө гэсэн үг. Энэ чинь та ингээд сайн хүн байхыг хичээж ин ингээд зөв талаар явахыг хичээж ин гэсэгнээ одоо өөр зүг рүү явж байж, өөр тал руу орж байж илүү та зөв шатандаа орноо. Дэндүү та бас юм ерөнхий ийм одоо гүрийгээд идэг тийм зөрүүд зандаа явж болохгүй. Аливаа юм чинь бас нэг юм хэмжээ хэсгэр гэж юм байдгийн. Тэр чинь энэ талаар магадгүй ярьж магадгүй. Хэрвээ та өөр юм хийж үзэх хүсэхтэй эсвэл арай өөрөөр амьдрахыг хүсэж илүү тийм дээр давгүй баймар байгаа бол энэ 7 хоног бол таны хувьд эргэлтийн цэг байх болно. Яагаад вэ? Нэг бол энэ бол ялагдлын үзэр. Гэтэ энэ бол ялтын үзэр. Яагаад гэвэл хоёр дахь нь одоо happy ending гэхгүй юу. Гэтэ танаас спинкс сууж байна. Яг яаж гэдэг. Харин яг яаж та одоо бодмоор байна. За харин одоо юу юм? Жохон байж байгаа тэр талаар харна. Эхлээд чинь би энэ бүх хоёр үзрийн хоорондын холбоог нь харуулъя. Энэ ажиглал энэ хоёр зүйл ойл ялан адилхан байгааз. Адилхан тийм юу өстэй одоо залуус биш үү? Яригтэй юм шиг битэж юм шиг биетэй. Нэгсэндээ аль нь байхаас танд үл хамааран таны амьдрал юу яж болно. Нэгсэндээ хувь тавилангаар орж ирдэг юу байна. Одоо харалтаа энэ ингээд спинкс үлдсэн байгааз. Хэрвээ та одоо хувь тавилангаас болохгүй гэсэн юм яваад ирэл болохгүй. Яаж ч гүрээгээ яаж шиглэгээд нэг тийм сунжирдаг ч юм уу уддаг ч юм уу заваарсан юм болно. Харин хувь тавилангаас болно гэсэн юмд ингээд явбал та юу сайхан юм амьд чинь зөөлөн явдаг. Тэгээ хичээгээд яваад байхад одоо болохгүй юм дээр хичээгээд байх тусам болохгүй тэгэл болохгүй болохгүй. Тэрийг ойлгож байна юм та. Нэг тийм одоо буянтай зардаг ч юм уу эсвэл тийм яа тэр хэрэггүй зүгээр л болохгүй тэгэл болохгүй. За харин одоо гаргалгаа наривчсан үзлүүгээ орцгоё. Эхнийх нь justice буюу шудраг ёс. Амьдрал таны хэлж шít. Угаасаа ингэ шийдсэн байгаа. Одоо болохгүй зүйлийг чи нэгтэн болохгүй би нэг тийм одоо болохгүй зүйл дээр бол юу ямаргүй байна. Нэг тийм хотлоо өнө буян мүгэл тийм мэрмэргүй. Үр дүнгүй зүйлс биш наач угаасаа гэж хэлж байна. Үр дүнгүй харилцаа, үр дүнгүй амьдрал ийм байгаа нөхцөл ер нь холдохноос холдсон дээр шүү. Одоо таныг мэдрэмжэндээ автаад бас тийм сайн хүн байхыг хичээгээд яг үндэ аюу үр дүнгүй зүйлсийг та хийгээд байгаа юм биш үү те. Энэ талаар тэрнээсээ ер нь болчул яасан бэ гэдгийг би тэрнээс ингэ асууж байна. Харин 3 дахь нь page of pentacle буюу одоо зоосны боол. Энэ зоосны боол бол юм байдгийг. За энийг жоох ингэсгэж. Яг зү. Та юу ихгүй юу? Юу гэдэг үлээ? Гой. Чадвартай. Толгойтой. Гэхдээ урт удаан хугацаанд юм хийж айгүй өндөр үр төвшөнд хүрдэг хүн. Нэг л явахгүй байгаа нөхцөл тэгэл явахгүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр урт удаан хугацаанд таны юмд одоо юу гэдүүлээ урт хугацаанд багаар өсдөг юмыг танд хэрэгтэй. Тэрнээс тийм төр зургийн юм ч юм уу эсвэл төр зургийн бүтэхгүй юм байвал тэр үл яг үнэ хэцүү юм а гэдгийг танд ингэ хэлж байгаа юм. Одоо тэгээд дээр нь юу гэдгийг хит одоо чадваргүй эсвэл бүтэхгүй зүйлсүүдээр та нэг юм хүлээгээд найдвар одоо хайгаа те бас болчих юм билүү яаж ч юм билээ гэж бодож явах нь танд яг үнэндээ бол дэми юм а. Ялангуяа энэ 7 зүгээр өөрийгөө бод бос хүмүүсээ нэг тийм бодох хэрэггүй. Хамгийн гол нь тартаа энэ 7 маш сайн бод. Гэтэ бас маш сайн өөрийгөө амраа. Зүгээр. За юу. Ичэн яаж хийж яагаад өөртөө боломж гарах давхар. Тэгээ хамгийн сайн зүйл нь гэвэл яаж энэ цэглээс гарах талаар сайхан бодож төлөвлөх гэж байгаа юм. За харин танд одоо ойрол үзэс юу гэж зүйлсэн байна харцгаая.
receiving elation одоо elation хүлээж авах. I'm одоо би хязгааргүй юм ажиглалаа төрсөн гэж штэ. Гэтэл яг одоогонд бол тавл ажиглалыг мэдчих чадахгүй байна. Аз жаргалыг хайж гин. Яг үндэ ажиглал юу ч ингэж бодоод штэ. За юу гэсэн үг вэ? Таны хувьд ажиглал гэдэг бол тайван байдал, хангалуун байдал, давхарны юм одоо элэг бүтэн байдал гэхгүй юу? Яаж тэрийг олох вэ гэхээр та яг бүгдийг зохицуулж чадахгүй байна. Харин зохицуулъя гэхээр бас буруу зам руу яваад байна. Тэр чинь энэ 7 хоног бүр хамж ирээд яриад байгаа байхгүй юу? Тэгээ дээр нь энэ за яг энэ гэхэд бусдыг ингэ харал та. Энэ нэг дээр ганц аз жаргалтай хүзэр гэвэл одоо хоёр аз жаргалтай хүзэр байгаа, хоёр аз жаргалтай хүзэр байгаа. Эхний тал бол аз жаргалтай, хоёр дахь нь аз жаргалтай. Нэгэн цоос нэг гоё юм эхлүүлсэн, тэрнийхээ эцэг үснээр явж байна. Нөгөөх нь юу юм? Юмд хүрцэн давхар олон дүндээ сайхан туслах гоё явж байна. Зүгээр нь хүрхгүй те. Бас тийм ингээ хангалуун, цэнгэлүүн тийм гоё тайван байл мэдчихнэ гэж аахгүй юу? Тэгвэл та тийм зүйлийг бүтээхийн төлөө та ингээ таны сэтгэхүй аягүй тийм зөөлөн байх хэрэгтэй. Яагаад вэ? Угаасаа таны сэтгэхүй зөөлөн гэж та аягүй сайн сэтгэж чадна. Хатуу зөрүүлэг тусам таны үнийг явахгүй юм шүү гэдгийг тэнд хэлж байгаамаа. За одоо энэ бүр яг юу болохгүй анхаар 10 сава та дэндүү гүргэр давхар бусны төлөө гэдэг. Энд ямар ч тийм өстой балуугаар гэдэг чинь тийм үр дүн алга. Та зүүн совингор энийг мэдэрдэг энэ энэ сар өдөр чинь зүүн совинг гэж. Та зүүн совингор энийг мэдэрдэг хэрнээ та яг үйлдэл хийхгүй байгаа байхгүй. Үйлдэл хийж чадахгүй ш та зүгээр үйлдэл хийхгүй байна. Энэ бол үнэхээр явахгүй байдал. Энэ бол үнэхээр болохгүй зүйл. Тэгэхээр ойлго заа юу. Ингэн барин ингэх одоо ингэж тийм үр дүнгөө сонсон явахын хооронд зүгээр өөрөөрөө мөрөөрөө сайхан өмчлөөд явчихсан айгүй дээрээ давхар эндээс бас өөрөө сул тавиа жоохон амраах юм амраагаад одоо бас биеийн стрессийг тайлцурмаар байна. Энэ удаандаа бол тийм нэг сайн зүйлд хүрэхгүй шүү гэдэг тэнд яг үнд бас сануулж байна. Миний хөгшөө бороо андаа анаа эсвэл ахаа те ойлгомоор байна заа юу. За ингээд 3 дахь өдөр дууслаа. Өдөр төлөвлөлтөнд таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээ, сабскрайб дараарай. Мөн донешн юу маш их баярлах болно. Тэгээ мөн гүйлгээний хөтгөнд юу хийхийг хүсэж байна, ямар хөө зорилготой байна. Юуны төлөө тэмүүжин гэдгийг бичиж явуулах. Тэр чиглэлээ сайхан манифест хийгээ залбирлуудад өрөөлөх болоо. Тэгэхээр миний амьдралын ард түмэн минь ээ. Өөрийгөө харилж сурья. Өөрийгөө хамгаалж сурья заа юу. За ингээд дараагийн өдрөд хэлтээрээ уулзцаая.